За сайн байцгаана уу? Манай Dark Embe podcast-ийн маань энэ 7 хоногийн дугаар бэлэн болсон байна. За тэгээд энэ 7 хоногийнхаа дугаарыг эхлэхээс өмнө иймэрхүү зүйл сонсоод айгаа дараа нь бодогдоод идэг эмзэг мэдрэмтгий хүмүүс байвал битгий сонсоорой. Хэрвээ сонсвол бас сэтгэл санаагаар мэдээ сонсгоогоорой. За тэгээд хэрэгтэй оръё. За Aaron Havlin нь Tennessee-гийн Oak Ridge-д өсөж төрсөн багаасаа л амтан дуртай. Тэр дундаа мориндыг хааштай морь сургадаг охин. Тэгээ малын хашаанд морь сургаж байхдаа ирээдүйн нөхөр болох Jonathan Corwin-тай танилцсан. Тэгээд хөөрхөн тэр үедээ дөнгөж 5 дахь ангид байсан мөлий тэр хоёр. Тэгээд 16 хүртлээ найзууд байжгаад John ээж аваас нь төвшөөрөл аваад Aaron-тэй болцоонд гарч үерхэж эхэлсэн. Тэгээ гадны хүмүүс харахад бол би биндээ их хайртай. Aaron ингээл байнгын John руу өөрийнхөө зохиосон шүлгийг захианд ингээл бичиж өгч явуулаад хайртайгаа дандаа хэлдэг байсан. Тэг ингээд нэх удалгүй John Америкийн усан цэрэгт элсэж тэрний дараагаар 2012 оны 11-р сард хосууд гэрэлсэн. Aaron-ы ээж нь охиноо усан цэрэгтээ гэрлэхт нь ер нь бол жоохон дургуутсажсэн. Яагаад тэгэхээр байнгын ингээл нөөд суугаал шинэ хүмүүстэй уулзна гэд ерөнхийдөө их дургуутдаг. Тэг яагаад тэгэхээр Aaron жоохон ичимхий охин байсан бэлээ. Тэгэл шинэ газар руу нөгөө өнгөт чинь шинэ хүмүүстэй уулзаал. Найзууд болох хэцүү. Тэгээд тэгжил дургуутсажсэн. Тэрнээс бол энэ хоёрын гэрэлтийг эсэргүүцсэн хүн их байгаагүй. Тэгэд ер нь бол хүмүүс гаднаас нь харахтаа их жаргалтай осууд гэж хардаг байсан бэлээ. Ингээд энэ хоёр 2013 оны 9 сард Калифорниагийн усан цэргийн бааз руу нүүж цэргүүд нь нэг гэрийнхэнтэйгээ цуг амьдардаг нэг тусгай байр үт юм бэлээ. Тэрэн лүү нүүж ороод доод давхрынхаа хөршүүд болох Connor Aisling гэд нэг хүүхэдтэй гэрэлсэн хостой танилцаж бас яг хажуу айдлынхаа Chris Nicole гэд 6 настай нэг охинтой хосуудтай танилцаж сайн найзууд болдог. Тэгэл нөхрүүд нь бааз дээр ажилдаа ахт нь эхнэрүүд нь нийлээл хоол идэл өдөр тоглоод суугаал ингээл бэждэг. Харин нөхрүүд нь ирснийхэн дараа бүгдээрээ нийлээл махшаарч идэл кино мөн үзэл сууж идэг. Тэгээ ер нь бол шинэ газар нүүж очоод амьдрал сайхан байсан. Тэгсэн чинь Aaron John хоёрын гэрэлтэнд одоо жижиг сажиг асуудлууд гараад маргалдаж эхэлсэн. Тэгээд ихэнхдээ л ер нь бол мөнгнөөс болж хэрэлддэг байсан. За тэгээд удалгүй байжсэн чинь Aaron жирэмсэн болоод тэр хоёр бол маш их баярлж байсан. Aaron жирэмсэн болсон гэдгээ мэдээ шууд Facebook дээр хүртэл би одоо утахгүй ээж болох нэ гэл гэрийнхэн болон найзуудтай зориулж пост бичижсэн. Тэгээд байжсэн чинь харамсалтайгаар хэдхэн 7 хоногийн дараа хүүхэд нь золовчдаг. Хүүхдээ алдсан нь Aaron-д маш их хүн дээр туссан. Тэгээд их ганцаарддаг болсон. Тэгэл нөхөртөөгөө ер нь бол ярилцъя гэхээр нөхөр нь яг яаж ярилцаж яаж Aaron-ыг тайтруулахаа мэдтгүү. Тэгээд тэрнээсээ болоод Aaron хажуугийн хөрш болох Chris-тэй цагийг их өнгөрөөх болсон. Тэгээ энэ үедээ Aaron дөнгөж 19-той харин Chris 25-тай байсан. Тэгэл Aaron хүүхэд золбоснаа яриад Chris олонгууд усан цэргийн асуудлуудыг яриад ер нь тэр хоёр их холбоотой болоод Chris ингээд Aaron-д хэлж байгаа байхгүй юу? Chris хэлэхдээ би өглөө алган Russian roulette гэдэг тоглоом тоглодгоо. Тэгээ тэр нь мэдгүй хүмүүстэй байвал яадаг тоглоом юм гэхээр нөгөө revolver гэдэг нэг буунд нэг ширхэг сум хийж агаад эргүүлээд тэгээ толгоон дээрээ бууга барьж агаад буудана. Тэгээ суманд харах юм бол одоо ойлгомжтой тэр өдрөө өхөн тим тоглоом тоглолдог байсан бэлээ. Өглөө алган сэрчээд тэгээ бас Aaron хэлэхдээ би ингээд депрессэнд орцсон, бараг л амьдрах ямар ч хүсэлгүй болсон гэж хэлсэн. Тэрийг сонссон Aaron бол Chris туслахыг маш ихээр хүсэж исэн. Тэгээд эхнэр нөхөргүйгээр энэ хоёр хоёулахнаа нууцараас их уулздаг болоод 2014 оны 2 дугаар сард Chris Nicole хоёр Aaron John хоёрынд ороод нөгөө нэг Walking Dead гэдэг цуврал кино байдаг шүү дээ. Тэрний шинэ ангийг үзэх гэж орсон. Тэгэл бүгдээрээ ингээл том өрөөндөө байжсэн чинь Aaron кино таалагдахгүй болоод Aaron угаасаа нэг тиймэрхүү аим шиг кино үзэж чаддгүй мөлий. Тэгэд хажуугийнхаа өрөө рүү ороод видео тоглоом тоглох гээд ордог. Тэрийг нь Chris хараад Chris чинь нөгөө нэг найз хөрш Николийнх нь нөхөр штэ. Тэгээ тэр нь араас нь хараад өрөөнд ороод тэр хоёр газар сууж байгаад ингээл ойр зөрөө юм ярьж байгаа л цогтой видео тоглоомоо тоглохоор болдог. Тэгээ видео тоглоомоо тоглож байгаа хэсэг сууж байгаад тэр хоёрын нэгэн тоглоомоо паузлаад Aaron ингээл Chris руу жоохон секси мексэл харсан юм шиг байгаа. Тэгэл тэр хоёр ингээд үнсэлцээд эхэлцдэг. Тэгээ одоо John, Nicole хоёр өөрсдийнх нь нөхөр эхнэр нь штэ. Нөгөө том өрөөнд нь сууж байгаа штэ. Тэгж яах чинь тоож байгаа ч юм байхгүй. Нөгөө өрөөнд нь ингээд үнсэлцээ суужсан.
За тэгээд ерөнхий өдрөөс хойш энэ хоёрын араар тавилт эхэлдэг. Тэгэл байнгын нууцаар уулзаж эхэлсэн. Дээрээс нь Крис Эринд чи манай 6 настай охинтой ингээд маш сайхан харьцдаг. Тэрэнд чинь би их баярлдаг шүү гэл. Тэгснээ хоёулаа өөрсдийнхөө эхнэр нөхрүүдээсээ ингээд салаад хоорондоо гэрлээ цог амьдрал яасан бэ гэл их ярилцдаг болсон. За энэ хоёр ингээд хоорондоо их уулзаад байгааг нь Крисийн эхнэр Никол нь ингээд жоохон гадарлсан. Яг ч нөгөө Эрентэй уулзж байгаа гэдгийг яг ч мэдээгүй байсан. Гэхдээ ямар ч лсэн надаас жоохон зайгаа барьж мараад хүмүүстээ уулзаад байгаа болов уу гэж гадарлаад утсыг нь шалгасан чинь Крис Эрен рүү чи өстой царайлаг шүү. Би чамд ингээд сайн болоод ах шиг байна гэсэн мессежийг олж уншдаг. Тэгэл Никол ч шууд дотор сонирн болоод хөрлөөгөө ойрлол уурлал чи өстой те яаж чадчихна арайчтай гэл. Энэ хоёр хэрэлдэл эцэст нь Никол хурш болох Эренийх рүү ороод нөхөр Жонд нь шууд хэлцтэй мэлээ. Эрен Крис хоёр ингээд явалтаад байна. Чи өстой юу гэж бодож юм бодчихно гэсэн чи Жон бол нэг ч юм дуураагүй. За тэгээд Эрений гэрт Жон, Крис, Никол гэдэг дөрүүлээ. Өстой ингээл дөрвөн талаас бөөн хэрүүл болол дөрвөн талаас гэжтэй гурван талаас ингээл бөөн хэрүүл уруулуулаа малаа болж байгаа л Эрен гинт боли өстой та нар манай гэрээс гарцгаа гэж орилсон. Эрен тэгэж орилчоод өөрөө гэрээсээ гарах гэсэн бэлээ. Тэгээ яг гарах гэсэн чинь Никол зогсоо онгуудаа Эрен л орилоод чи өстой манай нөхрийг дахиж орилдох юм бол би чамайг өөрөө ална шүү гэж хэлсэн. Жоны хувьд бол тэ нэг ч юм билээгүй тэгэл ингээл зүгээр ингээд чимээгүй мөрөөрөө ижсэн бэл. За ийм амар хэрүүл болсны дараа Крис Эрен хоёр хоорондоо ярилцаа за одоо өстой хоёлаа дахиад уулзаа болёо. Гэр бүлийн хүнээ гэрийнхэндээ ингээд анхаарлаа хандуулъя гэж хоорондоо ярьсан. Тэгсэн ч одоо 2 3 7 хоног болсны дараа тис чадахгүй энэ хоёр дахин уулзчихдаг. Гэхдээ энэ хоёр бол ямар ч л лсэн утахгүй сална гэдгийг мэдчихсэн. Яагаад тэгэхээр Крис цэргээсээ тун утахгүй халагдах хэрэгтэй байсан бэлээ. Тэгээд халагдангуудаа эхнэр хүүхдээ аваад Аляскаараа нүүнэ гэж ярьжсэн. Тийм болохоор тэр болтлоо уулзна гэж ярьсан юм шиг байгаа энэ хоёр хоорондоо. За тэгээд байжсэн чинь Эрен дахин жирэмсэн болчдөг. Гэхдээ энэ удаа нөхрийнх нь эсвэл Крисийнх үү гэдгийг нь ерөөсөө мэдэгддэггүй. За тэгсэн чинь 2014 оны 4 дугаар сарын 28-нд Крис нэг найзтайгаа Joshua Tree Park-т чон агнахаар болоод бас тэнд очиод эзгүй уурхаад очиж propane tank гэд төмөр савтай шахсан бензин дэлбэлэхээр болдог. Тэгэд яагаад гэсэн чинь зүгээр л одоо хобби гэсэн. За тэгсэн чинь цог явах хэвээр найз нь явж чадхааргүй болоод Крис ганцаараа явхаар болдог. Тэгсэн чинь Эрен бас яг Joshua Tree гэд парк руу очиж ойр автанд одоо ямар шиг юм байдгийг үзмээр байна. Яагаад тэгэхээр Эрений ээж утахгүй ирнэ. Тэгвэл ээжийг энэ паркт нь очиж үзүүлчмээр юм байна уу гэд шалгачаад ирээ гэж нөхөртөө хэлээд нөхрөө үнсээ таартай шүү гэж хэлээд гарч явдаг. За энээс үзэх юм бол энэ хоёр бол Joshua Tree гэд паркта уулзах байгаа нь ер нь бол ойлгомжтой болчихж байгаа. Тэгэд Крис чонд явлаа. Эрен болохоор ээжигээ дагуулж явж болохоор газар байна уу гэд үзэх гээд явлаа гэж Никол Жон хоёрт хэлээд гарсан энэ хоёр хоёулаа эхнэр нөхөртөө. За тэгсэн чинь яг ингэж уулзахаас 3-4 хоногийн өмнө Эрен найзтай хэлэхдээ Крис над руу ингээ мессеж ütсэн. Мессежэнд болохоор хоёулаа Joshua Tree гэд паркт уулзъя. Тэгээ би чам гой surprise бэлдсэн байгаа. Харин Эрен дотроо бодохдоо болохоор өстой тэ ашгүй Крис эхнэрээ орхиод надад айгуул бол гэрлэх санал тавих гэж байгаа юм бах та. Тэгээ бид өөр ашгүй нэг жаргалтай сайхан амьдрах нэ гэж бодоод тэр парк руу явсан байж магадгүй гэж сүүлд найз нь хэлсэн мэт юм лээ. Тэгээд нөхөр Жон нь бол хамгийн сүүлийн удаа Эренийг харсан нь тэр байсан. Тэгээ Жон Эренийг явснаас хойш ингээл байнгын мессежээл залгаал хаана нэ гэж асуусан чинь Эрен ерөөсөө утсаач авахгүй мессежинч хариу бичгүйсэн. Тэгээ бүр орой болтол Эренээс ямар ч хариу байхгүй болохоор нь Жон шууд цагтаа руу залгаад цагтаа нар Эрени байсан нөгөө Joshua Tree Park руу явцгаадаг. Тэгээ нөгөө парк нь амар том юм билээ л дээ. Тэгээ цагтаа нар бодохдоо айгүй л бол алхаж явж байгаа төрсэн байж магадгүй. Эсвэл эн чин парк нэлсэн зүйл юм чи аман цангацсан одоо гэрээ хайгаад явж байгаа бах гэд шууд Joshua Tree Park руу ноцсон. Тэгсэн чинь Эрени машиныг одоо ор хаалганаас бүр хол хэдэн метрийн цаана байгааг нь олоод жоохон сэжиглээд энэ одоо Эрен ерөөсөө алга болоогүй айгүй л бол хүнд алуулсан байж магадгүйгээд буцаж Жон дээр ирж байцаалт авдаг. Тэгэхэд Жон бол өдөржингөө цэргийнхээ бааз дээр байсан. Тэгээд тэрийг нотлох хүмүүс бол зөндөө байсан болохоор цагтаанаа шууд Жоныг сэжигтнийхээ листнээсээ гаргасан. Харин дахин
цагтаа нар одоо найзууд болон хөшүүдээс нь асуулт асуухтаа Крис Эрн хоёрын нууцаар явж ирснийг мэддэг. Тэгээд Эрн Крисээс жирэмсэн болцсон байсан ч байж магадгүй гэдгийг нь бас олж мэддэг. Тэгэл цагтаа нар шууд Крисээс Эрнтэй хамгийн сүүлд хизээ уулзсан яасан гэж асуусан чинь Крис болохоор Эрн бит хоёр хуршүүд тэгээ бас хэд хэдэн удаа морь сургадаг газар л ингээд уулзж байсан. Тэрнээс бол би ерөөсөө Эрнтэй ямар ч харилцаа авахгүй бит хоёрт юу ч авахгүй гэж цагтаа нарт хэлдэг. Тэгээ одоо цагтаа нар бол тэр үед аль хэдийн мэдсэн байгаа шүү дээ. Энэ Эрнтэй явуулдаг байсныг нь тэгээл ингээ худлаа ярихыг нь сонсоход яг нэг с ิจ гтэй юм байна да гэд дахин 3 хоногийн дараа Крисийг цагдаагийн хилцээр дуудаж байцаалд авдаг. За үргэлжлүүлээд ярихад Крисийг цагдаагийн хилцээр авчран байцаалд авахд Крис хэлэхдээ Эрин хүүхдэн зулбаа сэтгэл санаанд тэмхэн байсан учраас бид хоёр анх баг багаар ярилцсан дотносоор илүү цагийг өнгөрөөх болсон. Тэгээд бараг 4 удаа л үнсэлцснээс өөрөөр бол цаашаа гүнзгий харилцаанд юусоо ороогүй. Тэгээд Эрин надад хэлэхдээ манай нөхөр бит хоёрын харилцаа их муу намайг зоддог гэж хэлсэн. Гэхдээ энэ нь худлаа юм шиг байлээ. Надад ч тэр найзуудаач тэр худлаа хэлдэг байсан. Тэг энэ тал дээр нь бол цагдаа нарч тэр Джоныг тийм байсан гэх ямар ч баталгаа байхгүй, ойрын хүмүүс нь ч гэсэн үгүйсэгдэг. Тэгээ Крис үргэлжлүүлээд удалгүй бит хоёрын харилцааг манай эхнэр олж мэдээд уурлаад Эрин алга болохоос бараг сар хагасны өмнөөс бит хоёр уулзгаа болоод холбоогоо тасалсан. Уулзъя гэж бол ерөөсөө уулзаагүй хөшөөд болохоор нөхөртөөгөө гадаа явж байхад нь ч юм уу тэгж нэг халт таарснаас өөрөөр тийм бол уулзаагүй. Ялангуяа алуугалах үеэр нь бол ерөөсөө огт уулзаагүй гэж хариулсан. За ингээд байцаагч нараа таймнаар түүнээс асуулт асуун хэлхийг нь сонсож байгаад удалгүй байцаалтыг нэлээд ширүүсгээд түнд чамайг одоо Эриныг алга болох өдөр уулсныг чинь мэдэж байна. Эрин чиний хүүхдийг хевлэдэд тээж явсан. Тэгээд хоёрын харилцааг бусдад мэдгэдэггүй гэд чи түүнийг устгахыг хүссэн мэдтэй. Үннээ хэл гэхэд бол Крис өвөөсгээл надаас жирэмсэн болоогүй, тийм байх учиргүй, та нар худлаа ярьж гин гэж мэлцээрээсэн. Эрины машиныг паркаас олсон штэ. Тэгээд машиныхаа хажууд нэг өөр нэгэн машины дугуйны мөр байсныг олсон. Тэгээд тэрийг шинжилээд ер нь Крисийн машины дугуйтай нь харьцуулсан чинь яг таарсан. Гэхдээ Эрины биеийг болоод одоо яг өөрийг нь олоогүй учраас Крисийг яг одоо хэрэгтэн гэж баривчилж авах боломжгүй байсан ч гэсэндээ цагдаа нар бол дотроо за энэ залуу л ер нь холбоотой хэрэгтэн байх магадлал их өндөр. Яагаад гэвэл түнд Эрин эмэгтэй гэмтэх шалтгаан байсан учраас тэгж бодож исэн. Тиймээс цагдаа нарт Крис өөрөө ямар нэгэн зүйл Эринд хийснээ үннээ хэлэх эсвэл батаа нотлох баримт хэрэгтэй байсан учраас одоо яг энэ нотлох баримтууд олохоос өмнө Крис эрэхтэй өөр ийш тийшээ цогтаад алга болчих үедээ гэд санаа зовцоогоо одоо ямар нэгэн байдлаар баривчлах одоо төр садуулах аргыг хайж эхэлсэн. Тэгээ түүнийг шалгаж агаад potato gun гэх одоо төмсөн буу гэх юм уу яг монголоор юу гэдэм сайн мэдэхгүй байна. Ийм нэг галт зэвсэг гэдэгтэй ордог. Калифорни мужид бол хуулиараа хороотой буутай гэдгийг нь мэдээд баривчилж авсан чинь тун удалгүй өмгөөлөгч хүсэлж аваад батлан таалтын мөнгөө төлөөд судлагдчихдаг. Гэхдээ энэ баривчилсны ачаар бол Крис өөр хот руу явж болохгүй болсон. Тиймээс нөгөө төлөвлөж исэн ороо эхнэр хүүхдээ аваад Аляскараа нүүх төлөвлөгөөнд талаар басан. Тэгэхээр Joshua Tree гэх үндэсний цэцэрлэг түрээлэнгийн орчмоор бол нөгөө Эрин нэмэгтийн хайл маш том парк учраас бараг 3100 гаруй километр том зайтай. За тэгээ 100 гаруй сайн дурын хүмүүс болоод 6 өөр хууль сахиулах байгууллагын олон шинжээчэд мөрдөгчнөр тэг газраар нохоотойгоор нисдэг тэргээр гээл одоо бүх талаар нь хайжсан. Тэгэхэд бол гадаа нэмэгт 40 градусын халуунд маш хүнд нөхцөлд одоо эмэгтэйг хайлт хэдэн 7 хоног үргэлжсэн боловч ямар ч уулмөр олдоогүй. Ер нь л цөл газар учраас ус олдохгүй, өдөртөө маш халуун, шөндөө их хүйтэн, янз янзын зэрлэг амьтад байгаа гэд ер нь л хүн алга болох юм бол ийм олон өдөр олдохгүй байвал амьд олдох магадлал нь их бага гэцгээж тиймээс түүнийг яг хайлтыг нь 2014 оны 8 сарын 16 хүртэл хай гэсэн шийдвэрийг цагдаагийнхан гаргаад ингээ байж идэл нь тун удалгүй Эрин нөгөө Джон нарын очдог байсан морины жүчээний газрын эмэгтэй цагдаа нарт Крисийн авсан хідэн зургнуудыг үзүүлсэн. Эрин алга болохоос 7 хоногийн өмнө ер нь Крис Joshua Tree хүрээлэнгийн одоо хаваар аслагдмал газруудад байдаг тийм хаягдсан уурхайн зурнуудыг аваад яваадсан. Тэгээ ер нь судлаад байсан гэдгийг сонсоод тэрийн цагдаа нар уурхайн шинжээчдэд зургийг нь үзүүлэн шалгаж эхэлсэн. Гэвч одоо сэжигтэй ийм сэжүүр гарч ирсэн ч энэ цөлд ойролцоогоор бараг 1000 гаруй хаягдсан уурханууд байдаг учраас бас л их цаг орж нэлийн ажиллагаа болохоор
Тэгээ нэг нэгээр нь шалгаж авч ясан чинь азар нэг хүн нэг уурхаанаас их хэмжээний бензин үнэртэй байна гэд шалгахаар болоод их гүнзгий байсан учраас гүний шалгах гэж камер доош нь унжуулан харсан чинь хүний цогцос байгааг олж харсан. За тэр нь болохоор Erin эмэгтэйг одоо биеийн 42 гаруй метрийн уурхаан гүнээс инхүү олсон байгаа. Түүний биеийн ойр хавийг шалгахад бол хид хідэн зүйл олдсон нь гар аргаар хийсэн утас одоо хүн боож алхахад ашигладаг. За ангийн холын зайн бууны сум, тэнгисийн цэргийнхний эмблемтэй тийм подвалкийг нэг нарийн модоор ороочсон. Бас төмөр савта дээр шахсан бензин болоод Sprite ундааны сав зэрэг зүйлсийг олсон. За тэгээд Erin эмэгтэй яг цогцсны хажуугаар байсан зүйлсүүдээс хараад цагдаа нар таамаглахдаа ийм гар аргаар хийсэн тэр уцаар бол яг Erin эмэгтэйг боож алаад дараа нь биенийх нь хажуудаас нь тэр төмөр савтай шахсан бензинийг биенээс нь уяад тэр уурхаан гүн рүү шидээд дараа нь дээрээс нь тэр буугаар буудаж уурхааг дэлбэлж хэрийн газрыг ер нь нотлох баримтуудыг бүгдийг устгах гэж оролцсон. Тиймээс яг тэр бензин лүү холон зайны тэр буугаар буудаад оноогүй учраас энэ арга бүтлгүүцсэн байна гэж үзсэн. Тиймээс хамгийн түрүүнд тэр эмблемтэй подвалк болоод тагтай ундааны сав байсанд бол энэ хоёрыг шинжилгээнд явуулж ДНК-гийн шалгасан чинь ундааны савнаас нь болохоор хоёр хүний ДНК буюу Erin болоод Chris нарыг, харин подвалкноос нь бол Chris-ийн ДНК-г битүү олсон байгаа. За ингээд Chris-ийг хэргийн газар байсангийн хангалттай нотлох баримтыг олсон учраас түүнийг худлаа мэдүүлэг өгсөн болоод хүн амны хэрэгт буруутай гэж албан ёсоор баривчилгаар болсон. За тийм мэдээж Erin нэмэгтэй биеийг нь бол задлан шинжилгээгээр оруулсан. Тэгэхэд ямар ч байсан нас бараад нөө тодорхой хугацаа өнгөрчихсөн байсан болохоор танихад их л хэцүү. Тийм учраас шүдний рекорд орнд түүнийг иш тогтоосон байдаг. Тэгээ бас шинжилгээгээр нэг мэдсэн зүйл нь тэрээр жирэмсэн байгаагүй. Тэгэхээр одоо Erin өөрийгөө жирэмсэн гэж үнэхээр бодсон уу? Эсвэл Chris-ийг зүгээр хажуудаа үлдээж хамт байх гэж худлаа хийсэн үү? Яг үнэн юу болохыг бол тэр эмэгтэйгээс өөр хинч мэдэхгүй. За Chris-ийг яг албан ёсоор баривчлахаар очоод тэрээр олдоогүй хайцсан гэсэн чинь өөр хотлол ууг нь явж болохгүй байтал өмнө нь төлөлжсэн араа ихнэр хүүхдээ аваад Alaska руу нүүчихсэн. Тэгээ тэндээс нь түүнийг олж баривчилсан. За Chris-ийн машин доторхыг шалгасан чинь Erin-ийг хоолойг боосон гэх магадaltaй тэр гар аргаар хийсэн утастай яг адилхан утсыг олсон. Бас утас компьютерийг шалгасан чинь Google-ийн хайлтаар хэрхэн цогцос устгах вэ гэсэн хайлтыг хийсэн байсныг олж мэддэг. За ингээд удалгүй түүний шүүх хурал нь эхэлж гэрчээр нөгөө морины жүжээний эзэн эмэгтэй ирж хэлэхдээ Erin-ийг алга болохоос хэд хоногийн өмнө Chris-тэй би ярилцсан. Тэгэхэд цэцэрлэг түрээлэнгийн ойр аваар ер нь аслагдмал хүн хараанаас одоо хол байдаг тийм газарт хаягдсан. Зөндөө уурханууд байдгийн байна гэж хэлж байсан. Тэгснээ айгүй тайвнаар өө нэрээ би танай төмөр савтай энэ бензиний чинь зээлж авч болох уу? Нэг тоглоом тоглоход хэрэглэх гэсэн юм а гэхээр нь би дотроо нэг янз янзын бодолгүй хүчгсэн. Бас Erin алга болоод удаагүй байхад Chris-ийн эхнэр Nicole-тай би ярилцсан чинь тэр маш гууртай байсан ба Erin-ийг хайж байгаа тал дээр бол тэр надад ерөөсө хамаа ахгүй бараг өгчихсэн байгаасай. Бас хэрвээ цагдаа нар биеийг нь олохгүй бол хэрэг байхгүй шүү дээ гэж сонин зүйл их надад хэлснийг бол би санаж байна гэж тэр эмэгтэй яг гэрчээр орон хэлсэн. Тэгээ энэ тал дээр нь бол нөгөө хэдийн Chris-ийн эхнэр Nicole одоо иймэрхүү зүйлэд хэлсэн ч гэсэндээ яг түүнийг сэжигтнэр бол ерөөсө татаж аваагүй, магадгүй яг нөхөртэй нь уулздаг байсан учраас Erin-ийг аяг хүзэн ядаад уурлсандаа болоод тийм зүйл хийсэн байх ч юм гэдэм мэлээ. Гэхдээ яг үннийг бол мэдэхгүй. Бас шүүх хурал дээр Erin-ийг тэр унгаас нь тэр уурхаан гадаанаас 22 калибрын бууны гэрийг олсон. Тэгээ тэр бууныхаа сум нь бол нөгөө морины жүчэн дээр ашиглаж байсан тэр Chris-ийн үлдээсний тийм бууны сумл байсан юм шиг. Тэрэндээ бас таарсан гэж шүүгээс батлан мэдгдсэн байдсан мэлээ. Түүнээс шүүгээс яг чи Erin нэмэгтэйг боож алсан уу гэгээд асуусан чинь тиймээ би хийсэн. Тэр үед миний маш их уур хурж түүнээсээ болоод гинтийн сэтгэл хөдлөлөөрөө уур хүрээд алчихсан. Тэгээ тухайн үед бол тийм зүйл хийчихэд хүмүүс Erin-ийг биеийг олуулахыг хүсээгүй ба магадгүй баригдалгүй өнгөрчөж магадгүй гэж бодсон. Гэвч одоо бол би буруугаа хүлээж байна. Тэгээ бүх үнний хэлж зохиосны шийдвэрлэлээ хүлээхэд бэлэн байна. Бас Erin-ийг гэр бүлд найз нөхдөс нь уучлалт хүсэж байгаагаа хэлсэн. За тэгээд хэрэг гарах өдөр юу босныг хэлэхдээ би Erin-д гинтийн билег барина гэж Joshua Tree дээр уулзахаар болсон.
Тэгээ Erin бол дотроо шал өөр зүйл бодчихсон ирсэн ч гэсэндээ бит хоёр уурхаан хажуу зогсож байхдаа муудалцсан шалтгаан нь болохоор би Алеск руу гэр бүлтэй нүүн тиймээс хоёулаа холбоогоо бүр мөсөн таслая гэж хэлсэн. Тэгэхэд Erin бүр их сэтгэл нагаар унаад би чамд хайртай штэ, хамтдаа бай, би чамайг дагаад Алеск руу ч нүүж болно штэ. Бас чи болоод охины чинь амьдрал би хамтдаа байхыг хүсэж байна гэж хэлсэн. Тэгээд манай охины талаар ярьж эхлэхэд миний санаа нэг зүйл орж ирсэн нь нэг удаа Erin охиныг маань өдрийн цагаар харж өгчээсэн. Хаяад тэд нар нөгөө хуршууд болохоор хүүхдийг бас харж өгдөг байсан мэлээ. Тэгээ харж агаад оройн Крисийн эхнэр Никол нь охиноо усанд оруулж исэн чинь эмзэг эргэтэн нь бол улаагаад хавцчихсан байгасныг ажиглаа. Тэр хоёр дотроо ер нь гахаад арай Erin одоо манай охиныг оролцсон биш үстэй гэж бодцгоосон. Тэгээ тухайн үедээ би яг Erin-тэй уурхаан гадаа хэрэлцэж байхдаа яг манай охины чи тэгсэн юм уу гэд асуусан чинь Erin тийм гэж хэлсэн. Тэгээ тэр үед миний уур бол бүр маш ихээр хүрээд алхаар шидэд түүнийг хойноос нь хоолойг нь хүчтэй 5 минутын турш боож алсан. Тэгээ дараа нь уурхаан гүнлүү унгасан гэж хэлдэг. За Erin-ийг бол 6 настай охиныг нь оролцсон их тал дээр ямар ч баримт баталгаа байхгүй. Ер нь л Крисийн зохиож иж байгаа ер нь албаар ингэж хэлээд асан шалтгаан нь бол нөгөө гинтийн яг миний уур хүрээд ийм болсон учраас санаатаагаар төлөвлөж түүнийг алаагүй гэж ер нь ялаа багасгах зорилготой байна гэдгийг нь шүүгчнэр бол гадарлаа түнд итгээгүй. Тэгээд 2016 оны 11 сарын 29-ны өдөр бол яг 15 минут хүрэхгүй хугацаанд хуралдаад Крист тэнсэн харгалзахгүйгээр насаараа шоронд орох ялыг өгсөн. Тэг яг одоо бол Christopher Lee San Bernardino'д байх California Institution for Men гэх шоронд хоригдож байгаа юм билээ. Тэгээд шүүх хурлын үеэр бол Erin-ийн ээж нь хэлэхдээ хэрвээ одоо Крис охинтой минь уулзмааргүй үзэн ядаж тэр хоёрын харилцааг дуусгамаар байсан бол яагаад заавал алсан юм бэ? Зүгээр л утасныхаа дугаарыг солиол Алеск руу нүүн гэснээрээ нүгэд явчих болоогүй юм бэ гээл айгу гашуудаж хэлсэн байдаг. Одоо бол нөгөө охинтойгоо өнгөрөөсөн сайхан дурсамжуудаас ханж дурсаж явхаас биш одоо Крисийг үзэн ядаал сэтгэлээр байнга унахыг хүсдэггүй гэж ярьсгандаа нэг хэлжээ. Харин Erin-ийн нөхөр John бол нэг тийм ярьслага өгөөд яваад идэггүй угаасаа тийм даруухан дуугүй дөхөн. Тэг ямар ч гэсэн нэг ярьсган дээрээ болохоор Крисийн хийсэн зүйл болоод тэр сонголтыг нь бол маш үзэн ядж байгаа. Түн дургүй урж байгаа гэсэн ч түүнийг уучлахаар шийдсэн. Яагаад гэвэл хэрвээ түүнийг одоо үзэн ядсан хിവэр байх юм бол надад л улам хэцүү. Би л өөрөө сэтгэлийн дарамтанд илүү их орох болно. Тийм болохоор мартахаар шийдсэн л гэж хариулсан байт юм лээ үрхий. За энэ үеэр бол ерөөсө Крисийн эхнэр Никол бол олонний нүдээс айгу даалт байсан мэлээ. Шүүх хуралтанд ч ирээгүй. Тэгээ бас нэмэлт мэдээлэлээр хэлэхэд эдгээр чинь дахиад доороо нэг хөрштэй шүү дээ. Бас нэг хүүхдтэй хосууд байдаг. Тэр хосуудын эхнэр нь хэлэхдээ Крис ер нь манай нөхөртөө ингээл тоглоом шахуу хийгээл тоглож байхдаа айгу сонин сонинор тоглоод юм яриад байдаг. Нэг удаа нөхрийнхөө ингээл мөрөөр нь гараа тавингуудаа хэрвээ би одоо чамайг алчвал баригдахгүй өнгөрч чадна штэ гэдэг юм уу тэгж тоглож исэн. Бас нэг удаа зүгээр л тоглоом хийж ярьж байхдаа хэрвээ би цогцос нухаар болох юм бол газарт гүн болно. Тэгээ дээрэс нь чон алаад болно. Тэгэхээр хэрвээ хин нэгэн тэр цогцыг олгоор болох юм бол эхлээд шороог ухчаагаад чоныг олонгууд чон л исэн биш тэ гэж бодоод цогцыг олохгүй байх баха гэж хүртэл ярьж байсан. Тэгээ ер нь л одоо Крисийн хувьд бол гар аргаар янз янзын тийм зэвсэг их дуртай хутаг гэхээр чинь нөгөө хэргийн газар усан зэргийнхний эмблемтэй тийм подолкийг модоор ороодсон байсан шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол тэргээр гал гаргаж дэлбэрэх зориултаа тийм зүйл бас хийдэг. Дэлбэрэх зориултын бас өөр янз янзын зэвсгүүд ч хийдэг гэж хүмүүс хэлдэг мэлээ. За тэгээд энэ хэргийн ер нь бол мэдээлэлд ингээд болж байна. Тэгээ Крис ч гэсэн стандар амар өөрөө муухай байхгүй адилхан 19-д жоох охинтой зүг явуултаж тийм өнгөт одоо баг боллоо дуусчлаа гэж байгаа юм уу яаж байгаа хөрхийн амтныг жирэмсэн боллоо гэдгсэн чинь өөрийнх нь нэж магадгүйгээд алж малаа хийцэн тэгэл яг ээжийнх нь хэлсэн шиг тэгэл үнэхээр л ингээл цог баймааргүйсэн бол номер блок хийгээл тэгэл чимээгүйхөө нүгөө явчих болно үсттэй. Тийм шүү дээ. Тэгээ тэр ээж нь бас хэлэхдээ тэгэлсэн одоо охиныхоо энэ байдлаас харах юм бол Крис айгүй сайн байсан юм шиг байна. Тэгэхээр тэр парк дээр очиод амар сюрприз барина гэж бодоод амар хайртай үндэ хамгийн их итгэж байгаа одоо хүмүүсийнх нь нэг нь Крис болж байсан. Тэгэнгүүт яг араас нь хоолойг нь боогоол эхэлж байхад өөрт нь ямар мэдрэмж төрсөн бол ямар амар харамсалтай байсан бол гэл хэлжэлээ нэрэж бодохоор бас амар гинтийн байсан бах та. Тийм. Гэхдээ бас өөрөө жоох 19 настай охин байсан гэж боддог. Харамсаад тах. Бас бүр нэлийн толгойн нэрсэн нөхөр нь айгуу тийм даруухан дөө хүн болоод Крис амир одоо
яриасаг байсан юм уу? Тэгээ татагдсан юм уу? Одоо мэдэхгүй юм да. За тэгээд ямар ч хэлсэн нэг ийм одоо гэр бүлээс гадуурх юм харилцаа маш аимшигтай алгаар төгсөн нэг ийм хэрэг гарсан байна. За тэгээд манай энэ 7 хоногийн дугаарын нүрээ дуусж байна. Тэгээд дараа 7 хоногийнхаа дугаар уулзтлаа. Баярлалаа. Баяртай. Just